За тэгвэл өнөөдөр улсын хурлын парламентын 126 гишүүнтэй парламентын анхны чуулган бол нээлттэй хийж байгаа. За намрын чуулганы хугацаанд бол мэдээж эх оны төсөв мөнгөний орлогын үндсэн чиглэлийг бол хилцэн баталдаг. За бид 2025 оны төсвийн төслийг бол засгийн газраас улсын хурлд өргөн бариад байгаа энэ. За нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн менежер Оюун Бадамтай ярилцахаар студид орж ирүүлсэн маань өглөөний хүрэлцээрс маш баярлалаа. Өглөөний мэнд. За тэгэхээр 2025 оны төсвийн хувьд онцлогтой ямар заалтууд байгаа талаар яриагаа эхлэе гэж бодож байна. За мэдээж төсвийн алдагдал бол өмнөх жилүүтэйг харьцуулахад дөрвтөө буурсангүй гэсэн шүүмжил бол нэг тал байж байна. Тэгэхээр таны хувьд яг төсвүүдээр хийж хамгийн гол өөрчлөлтийг юу гэж харж байна? Тэгэхээр энэ жилийн хувьд бол хөрөнгө оруулалтын төслүүд дээр нэлээд их өөрчлөлт орж ирж байгаа тийм. Шинэ төслүүдийн тоо тийм нэлээд буурчихсан. Одоо 38 шинэ төсөл орж ирж байгаа. Гэхдээ эдгээр шинэ төслүүд нь бол ихэнх нь бол маш өндөр төсөв төртөгтэй энэ төслүүд байгаа. Ер нь бол зам тээврийн салбарттай хамгийн их хөрөнгө оруулалт буюу 640 гаруй тэрбум төгрөгийн шинэ төслийг тийм ээ санхүүжүүлэхээр ийм төлөвлөжсөн байгаа. Мөн эрчим хүчний салбарт болохоор зэрэг бас цөөн тооны төслүүд санхүүжүүлдэг хэвээрээ байна. Улсын төсвөөс жишээлбэл эрчим хүчин дээр ихэд 9 төсөлд бол 73 тэрбум төгрөгийг бол санхүүжлэхэд төлөвлөжсөн байгаа. Тэгэхээр энэ дээр шинэ мега төслүүд нэлээд орж ирж байгаа. За тэгээд мега төслүүд дээр бол эдгээрийн үр ашиг техник эдийн засгийн үндэслэл нийгмийн эдийн засгийн ач холбогдлын талаарх мэдээлэл бол бас дэлгэрэнгүй байдлаар бол нийт тас өрөхгүй байна гэж харж байгаа. Тэгэхээр эдгээр мэдээллийг бас нэлээд олгох хэрэгтэй. Ер нь бол 38 шинэ төслийг хөө тийм ээ техник эдийн засгийн үндэслэл ямар үр ашигтай гэдгийг ил болгож ээж олон нийтийн дундс ч гэсэн хилцүүлэг өрнөх тийм ээ. За их хурлын гишүүд ч гэсэндээ эдгээр төслүүдээс хасах тийм мөн төсөв төртөгдөр ч гэсэндээ асуултаа авах ийм төслүүд бол гарч ирэх болов уу гэж харж байна. За тэгээ хөрөнгө оруулалтын төслүүдийн хувьд бол жишээлбэл зарим аяг жуулчлалын замууд байна тийм амар ихсгэлэн тэдрүү тавих үгийн өрлөө тавих гэд эдгээр замууд жишээлбэл ямар үр өгж өгөх юм бэ? Нин тэргуунд тийм тулгымцсан асуудал мөн үү? Улаанбаатарын нөгөө бохирдол тийм агаарын бохирдол бол нэлээд анхаарах хэрэгтэй юм шүү гэсэн асуултууд бас гарч ирж байгаа. За мөн төрийн албан агчдын орон сууцны хөтөлбөргээд 90 тэрбум төгрөгийг ингээд тусгачсан явж байгаа. Тэгэхээр энд бас оновчтой юу тийм ээ татвар төлөгчдийн мөнгөөр төрийн албан агчд орон сууц барих нь зөв буруу юу гэх мэтийн хэлцүүдэг бол олон нийтийн дунд бол өрнөх хэрэгтэй гэж харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол төслүүдээ төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдээ ирэмблээгүйгээр оруулж ирсэн гэж та. Ерөнхийдөө бол сангийн яамны зүгээс сүүлийн 2-3 жил тийм ээ төслүүдийг бол оноо өгч тодорхой шалгуураар үнэлсэн гэж бол мэдэгдэж байгаа. Гэхдээ эдгээр төслүүдийн үнэлгээ оноо тэ эренб нь ил болоогүй учраас бид нар бол энэ дээр сайн мэдээлэлгүй байгаа. Тэгэхээр ер нь бол энэ хөрөнгө оруулалтын шинэ төслүүдийнхээ оноо эренб тэ ач холбогдлын мэдээллийг бол энэ ил болгох хэрэгтэй байна гэж үзэж байгаа. Жил болгон төсөв батлагдах үеэр яригддаг хамгийн чухал асуудал бол за мэдээж богино хэмжээтэй ч гэдэг юм уу те онцгийн ач холбогдлого юм авт замуудыг маш ихээр тавьдаг. За өөрөлдөх юм бол гişүүд тойрог өсөлтөг гэж бас өмнөх сонгуулийн үеэр маш их шууган гарсан те. Тэгэхээр энэ асуудлууд бас хിവэрэ байна гэж та харж байна уу? Ер нь төсвийн хөрөнгө оруулалтын үр ашигыг нэмэгдүүлэх тал дээр дөрвтөө ямар өөрчлөлт их боломж байна? Энэчлийн төсвийн үед бол нөгөө шинэ төслүүдийн тоо маш цөөхөн байгаа тийм. Тэгэхээр эх өнгөрсөн жилийн 2024 оны төсөвт бол нэлээд олон тийм ээ замууд за төслүүд бол суучихсан. Тэгэхээр зэрэг тэд нар үргэлжлээ явж байгаа. Тэгээ энэ жилийн үед бол тийм тойргийн гих төсөл бол харьцангуй бага тийм байгаа. Ер нь бол хөрөнгө оруулалтын төслийн удирдлагыг тийм оновчтой юм зөв болгохын тулд бид нар эхлээд энэ тийм хөрөнгө оруулалтынхаа төслүүдийн ирэмбийг ил болгож хилцүүлэх хэрэгтэй байна. За тэгээд мөн үр ашигын тооцоог нь харж штэ санхүүжүүлдэг болох хэрэгтэй байна. За мөн улсын төсвөөс ямар төслийг санхүүжүүлэх вэ тийм ээ орон нутгийн төсвөөс ямар төслийг санхүүжүүлэх вэ гэд төслүүдийг санхүүжүүлэх вэ гэдгийг бас юм тодорхой юм болгох хэрэгтэй байгаа. За тэгээд мөн төслүүдийнхээ төлөвлөлтөөр ингэж тий зураг төсөвтэй тээзүүтэй гэж анхаарахаас гадна хэрэгжилтээр нь бас нэлийн анхаарах хэрэгтэй байгаа. Тэ санхүүжилтийн цаг тухайд нь олгодог ч юм уу. За тэгээ Монгол улсын хувьд бол бас нэг яригддаг асуудал нь бол барилгын сезон бага байгаа. Тэгэхээр бид нэр хөрөнгө оруулалтын төслүүдийг нэлээ ингээд хэрэгжилтийн тийм ээ орцсохын тулд хэрэгжүүлэх тэр барилгын ажлынхаа хугацааг тийм ээ бас нэг боломжтой байлгахын тулд бид нар өөрсдөө төсвийн жилдээ өөрчлөх ёстой юу үгүй юу те гэх мэт энэ судалгааг хийгээд худалдаа авах ажиллагааныхаа тэр төлөвлөгөө тийм ээ худалдаа авах ажиллагааны сонгон шалралтын процессыг хүртэл хизээ нь хийж бид нар хавар гэхэд тийм ээ барилгын ажлыг эхлүүлж ингэж төслөө
аль болох хурдан дуусах вэ гэдэг дээр бас анхаарах хэрэгтэй байна. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх худалдаа авалтууд бас дандаа яригддаг. За улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа худалдаа авалтууд дандаа одоо бага дүнгээр санал ирүүлсэн тендерүүд шалгардаг ч гэдэм үү те маш чанаргүй одоо юм гүйцэтгэлүүдийг улсын комисс хүлээж авдаг гэх асуудлууд дандаа яригддаг. Тэгэхээр энэ дээр ер нь төсвийн хуулийн дээр одоо ямар нэгэн байдлаар хаалт хийх за тэгээд хариуцлага тооцох тэр механизм нь ер нь байна уу? Тийм тэгэхээр ер нь бол одоо хөрөнгө оруулалтын төслүүд нэлээд удаашрсан тий. За төсөв төртгөн нэнээс олж нэлээд нэмэгдсэн юм төслүүд үлдсэн маш их байна. Бас одоо жишээлбэл 25 оны төсөв тэгэхэд 2011 оны 1-2 төсөл ч юм уу тий 18 оны төслүүд ингээд өргөжлөд явж байгаа юм одоо тий сумжирсан төслүүдийн жишээ бол байна. Тэгэхээр зэрэг бид нэр тухайн үедээ бол одоо бас гүйцэтгэгчийн хяналтын тийм ээ одоо сайн тавьж тэр гүйцэтгэгчийн талаас бас нөгөө ажлыг нь гүйцэтгүүлэх за мөн одоо санхүүжилтийг нь тийм ээ цаг тухайд нь олгох за мөн одоо төслүүд маань өөрсдөө ингээд техник эдийн засгийн үндэслэлтэй газрын зөвшөөрөл гэх мэт юм одоо зөвшөөрлүүд нь одоо авчихсан тохиолдолд одоо улсын төсөв тусгаж явах юм бол одоо төсөл сунжрах юм байдал нь болоораа буурах юм аа гэж бол харж байгаа. За тэгээд мөн одоо захиалагч байгууллагын зүгээс бол хяналтаа нэлээд сайн одоо хэрэгжүүлэх хэрэгтэй болов. Тэгээд ер нь бол заавал одоо бага үн гэхгүйгээр бас тухайн компани маань өөрөө харж ихсалтанд орсон байгаа юу те. Тэгээд зарим тохиолдолд одоо зах зээл нэвтрэхийн тулд хит бага үн тийм ээ одоо санал болгох хүртэл тохиолдол байдаг. Тэгэхээр ерөнхийдөө үнийг бол бодтой байна уу за мөн одоо энэ компани бол энэ ажлыг хийх одоо үнэхээр чадамжтай юу гэдгийг нь бол нэлээд юм сайн үнэлэх хэрэгтэй байх гэж харж байгаа. Улсын төсвийн одоо алдагдлыг аваад үзэх юм бол дотоодын нийтдэх түүний зохистой хэмжээнд нь барьсан гэсэн тайлбарыг бол сангийн сайдын зүгээс хэлж исэн. Гэхдээ улсын төсвийн одоо хариуцлага сахилга баттыг нөгөө одоо хангуулж идэг мөрдөж идэг тэр хуулиндаа өнгөрсөн чуулганаар бол өөрчлөлт оруулсан. Тэгэхээр ер нь одоо улсын төсөв дээр за алдагдал дээр ялангуяа одоо зарлагыг хит өндрөөр тавьж байгаа энэ нөхцөл байдал нь эргээд 25 оны үед ямар эрсдэл дагуулж болох вэ? Тэгэхээр мэдээж манай улс бол тий уул уурхайн салбараас одоо нэлээд хамааралтай тийм ээ. Тэгэхээр зэрэг манай одоо уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нь одоо буурах ч юм уу за мөн одоо хятад руу тийм ээ гаргах юм одоо экспортын тоо хэмжээ буурахад бол орлого юм буурахаар байгаа. Тэгэхээр ерөнхийдөө 1.9 их найдын төсвийн алдагдлал бас нэлээд өндөртөө бас тооцогдож байна. Тэгэхээр бидний зүгээс одоо аль болохоор тийм нэг орлогоо хит өндөр тийм ээ тооцоолохгүйгээр бас нэг юм дундаж тийм ээ дундаж за одоо өндөр баг гэсэн юм хувилбартай одоо тооцоолоод тэгээ ядаж дунджаар нь ингэж оруулж ирдэг бол илүү нэг орлого тасрах үед тийм ээ одоо зарлагаа бас танах юм байдал тийм хүрхэргүй юм байх хаан тэгээд ерөнхийдөө бол дотоодын нийт бүтээгдэхүүнийг бол 95 их найд болно гэж тооцсон нь бас харьцангуй тийм ээ өндөр үзүүлэлт байгаад байгаа. Тийм тэгэхээр ерөнхийдөө хувилбартай тооцооллыг оруулж ирдэг болох ийм хэрэгтэй байгаа. За мөн одоо төсвийн доктортой байдлын зөвлөлөөс бол макро эдийн засгийн тийм ээ одоо өсөлтийн тооцооллыг бол одоо сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яамд бол тийм ээ хавар 3 сард бол өргүүлдэг байгаа. Тэгэхээр энэ тооцоолол дээр бас нэлээд үндэслэх хэрэгтэй болов тий. Сангийн яамны тооцоолол бол энэ тооцоолоос нэлээд дээгүүр бол үзүүлэлт гарч ирж байна. Тэгээ энэ болохоор зэрэг одоо зардлаа тийм ээ тааруулах гэж баг ингэж одоо өсөж гинөө гэсэн юм бас одоо хандлагад харагдаад байна. 25 оны төсөв дээр учирч болох хамгийн том эрсдэл яг юу байх вэ? За гадаад зах зээл дээр нөгөө түүхийн эдийн үн ханш буурах бол мэдээж нэг эрсдэл. За нөгөө талаасаа бас өөр ямар эрсдэл байна гэж та харж байна. Хамгийн гол эрсдлийг маш товчхон хэлвэл. Тэгэхээр бид нар саяны нөгөө орлого буурах те эрсдэл юм байж болох учраас бид нар одоо хөрөнгө оруулалтын зардал дээр ч гэсэндээ бас таньж болох зардал юу байна гэдгийг бол харах хэрэгтэй байгаа. Тэгээд ерөнхийдөө одоо засгийн газар бол гадаад зээл тийм ээ 2.2 их найдыг юм ахаар төлөвлөж гисэн байгаа. Тэгээд одоо жишээлбэл 2025 гэхэд бид нар одоо зээлийн үеийн төлбөрт тийм ээ 1.3 их найдыг төлөвлөж гисэн байгаа. Тэгэхээр ийм их хэмжээний одоо төлбөр тийм ээ зээлийн үеийн төлбөрт ингээд явж байгаа. Тийм болохоор зэрэг аль болох гадаадаас авах зээлийг бол бас тийм багасгах хэрэгтэй гэж бол ер нь харж байгаа. За тэгэхээр өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хүрэлцээсэн танд маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа.